За тэгээ багт 2 юм одоо универсал тоглогч байгаа нь хэрэг болж байна. Сайн хөргөл бүр уушаа довтлоход хэмжээд явсан. Зүүндээ сувсал гаргаад өглөөдөө Сантос. За энэ жоохон удсан да бөмбөгтөө. За нэг хамгаалагчийг аргалаа төндлөө. Болчлоо. За Сантос алдаг. Авлаа. Одоо яг өөрийнхөө нас үедээ бол бас багасаа их одоо тодорч гарч ирж дээдлигийн багт их хэрт Сантос отон байхгүй бат шиг. За Сантос 16 дотор бөмбөгтөө хүрэлт ажгүй. За хаалганы дээгүүр явлаа. Хавилтаа довтлогоо. Андрей. За Марло Сантос дараад өөрөө шууд хаалганд явуулсан. Орж байсан бөмбөг мөнх болд сүүлийн мөчөд түрээд татгаад гаргалаа. Орж исэн бөмбөг л дөө. Зурглын шугам дээрээс одоо харж байна. За зүүн дуршаа шахаад очсон. Ажиллаж шүү. Эхний нэг 12 13 минутын хугацаанд бол ховдын үлгүүдийн хамгаалалт бол ер нь тунд авгүй. За ховдын үлгүүд багийнхан бол урагшаага нэлээд бас бүтэн талбай шахаж шүү. За энэ бол бас ингээд сөрөг довтгонд бол эвгүй гаалгч байгаа маа Хирото Канеки. Дөнгөж 23 настай юм лээ. За нуруу бас тийм ч намхан биш. За дахиад авахшин гаргаад өгсөн отон байхгүй дээ Батшиг. Бой нэмэх бацхүү пас таслагдсан. Ясаа нэлээд дутуу ажиллаа. Хамгаалагч урдуур нь орсон. Сантос өсгөлдөөд үлдээлээ. Батшгийн шахалтууд бол ер нь бас их үр дүн төрөгдөг. За тэгээд түрүү ярьж ирсэн Монгол тоглогч Монголын лигт мэрэгэн буучаар тодорно гэдэг бол чухал зүйл ээ гэж.